Not feeling good, right? No. Okay, so how can I help you today? I have a bad headache. Okay. It's hurting. Okay. And my ears hurt too. Alrighty. So let's examine you. Okay. Let's see. How's your ear for real? Okay. Doing okay there? Yes. Okay. Okay, pick up for me. Good. Alrighty, so okay, check the neck. Okay. Well, I think you got a really bad cold, so I'm going to give you some prescription for the cold. Okay. So you feel better, okay? Okay, thank you. Alrighty, take care. You feel better. Okay. Bye-bye. Bye-bye. Okay. За би сүүлийнхээ өвчнийг үзчихлээ өнөөдөр. Тэгээд энэ өдрийнхаа одоо зөвлөгөөнд бэлэн боллоо. Гэхдээ энэ зөвлөгөөгөө эхлэхээс өмнө би ер нь өөрийгөө танилцуулах нь зүйтэй гэж бодож байна. Яагаад гэвэл миний нэвтрүүлгийг Вашингтон DC орчмын монголчуудаас гадна Калифорни, Денвер, Чикаго, Монголд үзсэн байна. Тийм болохоор би өөрийгөө танилцуулъя. Миний нэр Ууганбаяр. Энэ шоугтаа би Монголд анагаах ухааны дээд сургуулийг эмчилгээний ангийг төгсөөд их хэмжээрээ өрхийн 10 дугаар төвд ажиллаж байсан. Америкийн их тамирчны корпуст Монголд их хэмжээрээ ажиллаж байсан. 2006 онд би Америкт Mountain State University-д мастер дигрийг одоо эмчилгээний анагаах ухааны мастер дигри хийгээд 2006 оноос хойш ер нь Америкийн эрүүл мэндийн системд өдөө хүртэл ажиллаж байгаа ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд докторийн өвчнөр одоо докторийн өвчтийг эмчилж ажил хөдөлмөрлж явж байна. За одоо тэгээд энэ одоо урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар би баг зэрэг зөвлөгөө бэлдээд та нартай хуваалцъя гэж бодсон юм аа. Ер нь яагаад урьдчилан сэргийлэх үзлэг хийх ёстой юм бэ гэхээр ер нь л одоо уг өвчнийг эхлэхээс өмнө урьдчилж мэдэж арга хэмжээ авахыг л одоо урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг байгаа шүү дээ. Тийм болохоор ер нь хүн болгон одоо өөрийнхөө хувцсны ард замрыг мэддэгтэй адилхан өөрийнхөө хит хэдэн үзүүлэлтийг мэдж авах ёстой гэж боддог юм аа. Нэгдүгээр хүн болгон өөрийнхөө жингийг мэдж авах ёстой. Жинг ер нь одоо мэдж авах хэрэгтэй. Нөгөөх хоёрдугаарт нь л өөрийнхөө өндрийг мэдж авах хэрэгтэй. Жин өндрийг мэдснээс болж жин одоо өндрийн харьцаа гэж байгаа тэрийг гаргаж олно. Тэгээд хэвийн одоо жин өндрийн харьцаа хэвийн харьцаа 18-аас 24 байх хэвээр. Хэрвээ нэмжээ нь алдагдсан байх юм бол мэдээж хэд байх юм бол одоо турсан байна, яагаад турсан байна гэдгийг одоо эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. Хэрвээ мэдээж өндөр байх юм бол таргалт ихэн, сахарын диабет, даралт өсөх өвчнөд одоо элбэг болно. Дараагийн үзүүлэлт болохоор өөрийнхөө даралтыг бас мэдчих авах хэрэгтэй. Даралт дээл хэвийн даралт дээл 100-аас дээдлийн тоон 100-аас 135 байх хэвээр, доотлын тоон нь 80-аас 90 байх хэвээр. Мэдээж даралтны аппарат гэртээ байхгүй байх юм бол та нас мэдж байгаа Америкийн альч хүнсний дэлгүүрт ер нь даралтаа үздэг тийм жижигхэн одоо булан байгаа. Тэрэн дээр очиод ер нь даралтаа байнга шалгаж авах хэрэгтэй. Тэгээд дараагийн үзүүлэлт нь цусныхаа сахарыг мэдж авах хэрэгтэй. Цусны сахар ер нь мөн адилхан гэртээ та өөрийнхөө цусны сахарыг үзэж болно. Миний ажиглалтаар бол Walmart-д өөрийн одоо Walmart-ын брэнд тийм сахар үздэг машин байдаг. Тэр брэнд нь болохоор Reline гэж нэрлсэн байгаа. Би та нарт гэж жаад нэг үзүүлнэ Walmart-д явж байхдаа тэр брендийн одоо миний цус хэмжигчээл хямдхан $10 $12 гэдгийг тэрийг аваад үлэн дээрээ сахараа үзэх хэрэгтэй. Тэр сахарын хэвийн хэмжээл нэг 80-90-ээс 100 байх хэрэгтэй. Тэгээд мэдээд сахар өндөр авах юм бол сахарын шижин өвчин эхэлж байна. Эмчтэй одоо болж өгвөл хурдан хандах хэрэгтэй гэж бодож байна.
За ингээд энэ үзүүлэлтүүдээ ер нь хүн болгон хийж хэвших хэрэгтэй. Энийг одоо мэдснээрээ одоо та өөрийнхөө одоо энэ үзүүлэлтүүдээр таны одоо хянах самбар гэж бодож байна. Хэрвээ энэ үзүүлэлтүүдэд үргэлж л одоо ингээд хянаад авах юм бол альва одоо сахарын шижиг өвчин, даралт өсөх өвчин, хэд таргалдах гэх мэтлийн одоо түгээмэл өвчнүүдийг урьдчилан сэргийлж болно. Гэхдээ та өөрийгөө эрүүл гэж бодсон ч гэсэн ер нь жилд заавал нэг удаа эмчтэй үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Эмч мөн адилхан таны даралтыг үзнэ, жингич үзнэ, мөнд цавсны сахарыг үзнэ. Түүнээс гадна бас ерөнхий одоо наривчилсан цусны шинжилгээнүүд хийдэг. Тэр наривчилсан цусны шинжилгээнд мэдээж одоо цусны ерөнхий шинжилгээ, тэн дээрээ л янз бүрийн цус багталтууд байна уу, илгэний үйл ажиллагаа, бөөрийн үйл ажиллагаа, сахарыг дахиж шалгана, холестеролыг шалгана, бамбаа өвчин байна уу гэсэн одоо гэх мэтлийн юм наривчлан шинжилгээ хийн. За тэгээд наснаасаа хамаарат одоо хэд хэдэн онцлог шинжилгээнүүдийг хийх хэрэгтэй байдаг. Нэгдүгээртэл 50-50-аас дээш насны хүмүүст бүх хүмүүстээ л бүдүүн гэзний хавдрыг одоо илрүүлэх шинжилгээг хийх хэрэгтэй байдаг. Энэ яагаад 50 настайдаа хийх хэрэгтэй гэхээр ер нь бүдүүн гэзний одоо ургацгууд гэж ярьж байгаа шүү дээ, полипууд. Эднээс нь болохоор 50 хүрэхээр ерөнхийдөө бүрэн боловсралдаг юм байна л да. Тэгээ бүрэн боловсралсны дараа тэр полипуудыг хавдрын эсүүдийг ялгарулж эхэлдэг. Тэгснээсээ болж хавдар үүсэх магадлал их өндөр учраас энэ насанд энэ шинжилгээг заавал ер нь хийлгүүлэх хэрэгтэй гэдэг юм аа. Тэгээд ихэвчлэн одоо хамгийн ихний шинжилгээ нь болохоор баасанд одоо цус ялгарч байна уу гэдгийг үзэж болно. Хэрвээ цус ялгарч явах юм бол полип буюу одоо хавдрын урдах эсүүд ургасан бах магадaltaй байдаг. Дараагийн шинжилгээнээр мөн бааснаас шинжилгээ аваад одоо бааснаас дээж нь аваад хавдрын ДНК ялгарч байна гэж бас үзэж болох юм байна. Энэ хоёр шинжилгээ хоёулаа маш энгийн хямдхан шинжилгээнүүд байдаг. Аль жимлэг дээр одоо би очиод энэ хавдрын бүдүүн гэзний хавдрын шинжилгээг ийм маягаар үгье гэхэд эмчнэр дуртай яаж зөвшөөрнө. Тэгээд хамгийн сүүлийн одоо хийх болох шинжилгээнээр колоноскопи гэдэг тэр бүдүүн гэцийг дурамдуулах шинжилгээ гэдэг. Мэдээж энэ шинжилгээ нь болохоор эмнэлэгт баг зэргийн унтуулагтай хийдэг. Хийхээс өмнө одоо бас гиз ходоодоо өндөр хэмжээгээр цэвэрсэн байх хэвээр. Тэгээд энэ баг зэргийн мэс заслын ажиллагаа шиг одоо унтуулганд ор хийгддэг учраас мэдээж эмнэлэгт хийлгээд тэгээд одоо 2-3 цаг дараа гэр лугаа харьдаг. Тэгээ энэ шинжилгээгээ ер нь л 5-аас 10 жилд нэг удаа заавал хийлгүүлэх хэрэгтэй гэдэг юм аа. Энэ шинжилгээний үр дүнд явцад хэрэг полиптай ах юм бол тэр полиптаас л эсийн дээж аваад тэр полип нь одоо хавдрын одоо урчилсан эсүүдийг ялгарулж гэнэ үү гэсэн шинжилгээ хийдэг. Тэгээд бас тэр полипыг тэр дорн авчдаг юм аа. Ер нь л 50-аас 55 настай хүн бол 1-ээс 2 полип ахуулах нь л одоо ер нь ердийн үзэгдэл буюу хийм байдаг. Хэрвээ тэгээд ахуулсан бол заавал колоноскопи буюу одоо бүдүүн гэзээ дахиад нэг 5 жилийн дараа ер нь дурамдуулах хэрэгтэй гэх юм аа. За тэгээд 50 настай эрчүүд одоо эрэгтэй хүн зориулаад 50-аас дээш насны эрэгтэйчүүд зориулаад төрөө булчирхай хавдрыг одоо урьдчилан сэргийлэх бас үзлэг гэдэг. Тэрний цусны шинжилгээгээр хийгддэг. Тэгээд бас тэр шинжилгээг хийлгүүлэх хэрэгтэй гэдэг юм аа. Эмэгтэйчүүд зориулаад урьдчилан сэргийлэх үзлэг нь юу вэ гэхээр 21-ээс 85 нас хүртэл одоо эмэгтэйчүүд маань умаа хүзүү хавдрыг илрүүлэх одоо шинжилгээ хийх хэрэгтэй. Тэрийг pap smear гэж яриад байгаа шүү дээ. Энэ шинжилгээний 3 жилд ер нь нэг удаа заавал одоо pap smear буюу умаа хүзүүгээс эсийн шинжилгээ авдаг. Энэ шинжилгээгээ ер нь эмэгтэйчүүд байнга хийлгүүлж явах хэрэгтэй. 3 жилд нэг удаа. Мөн маммограм буюу хөхний хавдрыг урьдчилан сэргийлэх одоо үзлэгийг жил болгон хийлгүүлж явах хэрэгтэй гэх юм аа эмэгтэйчүүд. За ингээд урьдчилан сэргийлэх энэ дараагийн одоо үзлэг нь халдвар төвчнүүдийг урьдчилан сэргийлэх одоо үзлэгүүд байгаа. Энэ түгээмэл халдвар төвч нь болохоор биднээс их мэддэг сүрийн өвчин маань байгаа.
сөрийн өвчин бол ер нь хэрвээ та эмнэлгийн байгууллагад ажилладаг, сувилагч, өвчтөн хүн асардаг, одоо сүрээтэй хүн асарж байсан бол жилд нэг удаа заавал сүрээгийн сорил тавилж авах хэрэгтэй. Одоо үедээ сүрээгийн сорилыг заавал арьсан дээр одоо биднээсээ мэддгээр арьсан дээр тавиулах шаардлага байхгүй, цусны шинжилгээгээр хийдэг болсон. Тэр нь болохоор одоо явдал багтаа дороо одоо шинжилгээг нь гаргаад ирэхдээ одоо гонцлог юм аа. Тэр нь бас илүү мэдрэгч хийж болно. Арьсны сүрээгийн сорил эерэг гарсан. Мөн цусны шинжилгээ чинь бас одоо муу гарсан байх юм бол заавал чэйжний зураг авч чэйжний зургаар энэ сүрээ одоо идэвхтэй байна уугүйг одоо тогтооно. Тэгээд энэ халдварт дараагийн өвчин болохоор миний гепатитыг илрүүлэх шинжилгээнүүд байдаг. Гепатит С, Б одоо шинжилгээг ер нь альч насны хүнд нэг удаа хийлгүүлээд энэ халдварыг авч ирсэн үгүй юу гэдгийг бас мэдчих хэрэгтэй. Тэгээд гепатитыг одоо ярихад л гепатитыг хамгийн гол үйлчлэн сэлгээх үйл ердөөсөө л вакцинжуулах юм байгаа. Тийм болохоор ер нь хүн болгон гепатит С, Б-гийн одоо вакцин хийлгүүлэх хэрэгтэй, гепатит А-гийн вакцин хийлгүүлэх хэрэгтэй. Тэгээд мөн залуучууд бол дох өвчний урьдчилан сэргийлэх одоо цусны шинжилгээ, бэлгийн замын халдварт өвчний урьдчилан сэргийлэх одоо үзэлгүүдийг ямар ч тохиолдолд хийлгүүлж авах хэрэгтэй. За ингээд энэ удаагийн зөвлөгөөгөө өндөрлөе. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяр таа.